Жингийн цуваа хөвөрсөөр 9 дэх жилтэйгэн зологжээ. Алсыг зорихтон альваг ажин бодолч хилэн явдаг монголчууд маань жилдээ нэг хуран цуглаж үүцэн зарлана. Ороо бусгай үед зориглон сэрж хил гэтэлсэн тэд маань оройл хөгжлийн сэжврээс атгасныхан орон нутагтаа тэн ирэх их үлст шулуудна. Жухам ийм л зориг хилэн чандад амьдарч ажиллаж байгаа монголчуудыг маань нэгтгэсэн. Өнөөдөр Монгол Орны хөгжилд эсвэл жуулгуулалтын ажиллагаа одоо явагдаж байгаа хэрэг жуулгуулалтын Британий монголчуудын одоо санаачлалаар 2005 онд үүсэн байгууллагыг ингэж өдийг хөтлөсөн жиг дараалан хийж байгаа юм жуулгуулалт байгаа. Энэхүү чуулганы гол ач холбогдол нь юу юм бэ гэхээр өнөөдөр та бид инновац ногоон хөгжил гэсэн сэдвээр одоо чуулганаа явуулах байна. Энэ чуулганаас гарах илтгэл та бүхний илтгэлдээ тавьсан санал санаачлага энэ бүхэн очих газраа хүрэх газраа очноо. Монгол орны хөгжлийн гэрийг барихын тулд олон хүн оролцжээ. Мод хийж, эсгий зулж, баган нургаж, хан хаалга үндийлгэн, тоон босгож, өрх татахтан бүгд хамтдаа л байж, их гэрээн барьж, олон жилийн туршид гамтан эдэлж хэрэглэхэд юу эс байх вүлээ? Барьсан гэр эхлүүлсэн үйлсээ бүтэн авч явах үргийг Цэрэнбат тэргүүнтэй Британий монголчуудын холбоо манлайлан чиглүүлж, элчин сайдын яам, цахим мөртөө холбооныхан хамтран гүйцэтгэж ирсэн хүн бол Алтан хуйг хэмээх залуу 9 жилийн турш бүхий л хэвлэх материалуудын загвар, техник хэрэгслийн ажлуудыг нугалжээ. 6 дугаар чуулганаас эхлээд илтгэлүүдийг англи монгол хэл дээр эмхтгэх ажлыг базар аргачаа. Байр тэнхэм хийгээд чуулганаас сурталчлан таниулахад өнөр мөн хариуцсан ажиллаж байна. Үе үеийн оюутны холбоодын шижигнсэн сайхан залуусын оролцоо хөгжлийн гэрт өнгө нэмжээ. Хэлийн чандад барьсан их гэртэн тэд хууч чулаан үдэн шин дэмжигчдийг өгтөн сэлбсээр л. Дэлхийн ертөнц асар түргэн хугацаатай өөрчлөгдөхөөр учирч байгаа цаашдаа учрах бэрхшээлүүдийг улс орнууд яаж даван туулах вэ гэд дор дороо боддог, дор дороо санаа тавьж байгаа юм байна. Тэгээд нийтлэгээр нь харахаар бол өргөн хүрээнд харах ёстой гэж ингэж үзэж нийтрээ ойлгодог юм байна. Чуулга үйлчлэлтэнд оролцож байгаа та бүхэнд энэ чуулга үйлчлэлтийн ажиллагаанд амжилт хүсье энэ яриаг өндөрлөе да. Өнөөдөр Монгол хамгийн хэрэгцээтэй байгаа зүйл бол энэ оюун ухааны эрүүл саруул уралдаан байна. Тав мэдж байгаа бисээ бас ангуудын тухай бичсэн манай ангууд бүх өөрөө мороор уралдахын оюун санаагаараа бизнесээр уралдахгүй байна. Боломж байна. Монголчуудын IQ-ийн түвшингээр наацаар нь үлдсэн чинь бид дэлхийд 5 дугаар байранд ордог юм байна. Япон, Итали шинэ хоёр орноор Орос, Хятад юустэй юм байна. Энийг гадаадын нэг бие даасан байгууллага гаргасан тооцоогоо тавхан хараад интернетээр байгаа. Өнөөдөр биднэрт юу хамгийн их татдаг байгаа зүйл бол эрүүл саруул ухааны асуудлыг хилэлцэх. Чуулганыг боддоор дэмжих албан байгууллагын тоо ирж оролцсон санал бодол мэдээлэл туршлагын солилцох хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгцээр байгаа бөгөөд туршлагын хуваалцсан оюунаа түгээхэр ирсэн зочдон тав тухтаан байлгах мэдээлэл солилцоог нь улам сайжруулах судалгаа бүтээлийг нь амьдралд хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн гэрийнхэн хамтдаа л зүтгэн. Зочид буудалд ажилтг нь хөнгөлөлттэй үнээр өрөө олох, хэвлэн түгээх боломжтой нь бичлэг хийх, зоогийн газрынх нь чанартай холоор үйлчлэх, оффист ажилтг нэг нь хөтөлбөр танилцуулгыг ажил дээр хэвлэх, оюутнууд нь хөтөж болох гэх мэтээр дэм дэмэндээ л урагшлана. Эхний 6 чуулганыг Британи дахь монголчууд ёстол нэг бор зүрхээрээ зохион байгуулсан бол 7 дугаар чуулганыг Рио Тинто санхүүжүүлэн 8 дугаар чуулганыг Дан Монголын байгууллагууд дэмжижээ. Харин 9 дугаар чуулганд дотоод гадаадын 14 байгууллага дэмжин тусалсан нь энэхүү арга хэмжээний цар хүрээ ач холбогдлыг харуулсан бодит жишээ боллоо гэж харсан юм. Монгол орны хөгжилд хэмээх энэхүү чуулга уулзалт бол анх бол Британий монголчуудын үүсгэл санаачлага зохион байгуулалтаар хийгдэж эхэлсэн юм чуулга уулзалт байгаа. Тэгээд тухайн үед одоо
чуулганы зохион байгуулж байсан багийн хувьд бол ер нь энэ чуулга уулзалт маань зөвхөн Британий монголчуудтай холбоотой тэдний зохион байгуулдаг одоо үйл ажиллагаа биш болж байна. Энд бол бас утга агуулга нь өргөжж байна. Тэм учраас одоо бас өөр газар Европын өөр улсад ингэж одоо зохион байгуулъя гэдэг ийм шийдэл төрсөн. Тэгээ нодон жилийн хувьд бол Скандинавын нийслэл гэж хэлэгддэг одоо Стокгольм хотноо зохион байгуулагдсан. За энэ хүү чуулга уулзалт маань бол Европын стандартыг Монголд нэвтрүүлэх өндөр технологийн одоо хөгжлийн талаарх асуудлыг хэлэлцсэн байгаа. Монголын хөгжилд хувь нэмрээ оруулахаар Монгол, Швед, Герман, Их Британи улсаас нийт 12 элтгэгч энэ жилийн чуулганд оролцлоо. Инновацийг дэмжсэн засгийн газрын бодлого хөтөлбөрүүд гарч эргэцэн орчин бүрдсэн өнөө цагт 9-р чуулган маань инновац ногоон хөгжил сэдвээр төрөлдсөн. Элтгэгчдийн сэдв, судалгаа, бүтээлбэр энэ чиглэлд нэгдэж байснаас гадна хүмүүсийн ярианы гол сэдв болж байсан үгс бол амьд инновац. Цахим мөртөө дээд сургуулиас санаачлан оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурлыг Монголд зохион байгуулж төрүүлсэн оюутныг 9-р чуулганд оролцуулахар болсон бөгөөд ингэхдээ дотоодод сурч боловсрч буй залуусын дуу хоолой хүргэх, мэддэг чансааг нь сорих, чуулганы үзэл санааг эх орондоо дэлгэрүүлэх зорилго агуулсан байна. Монгол Улсын их сургуулиас шалгарсан оюутан гандолгор судалгааны бүтээл, элтгэх чадвар, мэдлэгээрээ гайхшруулж амьд инновац хиллэг гаргах үндэс боллоо. Second би Stanford их сургуулийн профессор Larry Diamond-тай уулзж ярилцлах гэж. Тэгээд Монгол бол хамгийн the most unlikely газар democracy яваад байгаа юм даа гэж. The most unlikely газар. Democracy гэж бүр улс төрийн болон эдийн засгийн democracy цуг явж байна гэж. Тийм учраас бүх дэлхий бид нарыг харж бид нар ердөөсөө ортны хамраас ус гарахгүй гэдэг ойлголтыг хийсэн. Арабууд биенийг хичнээн янзаар нь авч яваад дамжуултыг хийсэн хүрсэн. Одоо энийг бид нар эдийн засгаараа өгчүүлээ. Адрийн үнцнийг ард түмний айл болгонд оруулах асуудлын өмнө байж байна. Монгол би Кембрижид очсон. David Smith гэж хүн байгаа мэдээж. Монгол судлаач, монголоор сайн ярьдаг. Тэр нэг ярилцлага гарсан. Юу яриа гарсан. Тэр democratic change Монгол болчлоо. Тэгээд та нарын одоо politically decision making процесс чинь барууны хүчтэй орж болчихлоо. Тэгээд муу талны ганц юу вэ гэхээр strategic thinking. Урт хугацаагаар шийдвэр гаргах хэсэг болчихлоо. Яг л parliamentarian democracy 4 жил багаас ирэх хэвээр. Тэгэхээр энийг яаж батлах вэ гэдэг бол a question. Энийг өнөөдөр бид цааш нь аргаар батлах хэрэгтэй байна. Альберт Эйнштейн хэлсэн байт. Асуудлыг гарах үеэс нэг төвшингээр илүү бодож шийдэх юм аа гэж. This is the time. Одоогоос 170 жил явна. 1843 оны 9 сарын 1-нд та бидний сайн мэд economist гэсэн сэтгүүл гарсан. Тэр сэтгүүлийн мото өдөр болгоё гэж явж байгаа. Англиар. We published this magazine to be a part of in a severe contest between intelligence, which presses forward, and unworthy, timid ignorance obstructing our progress. Ignorance, intelligence. Уйлаашах байдал, оюун ухаалаг байдал. Энэ хоёрын хооронд тасралтгүй тэмцээн Монгол улс орж байна. Энэ оролцох ажлын тодорхой нэг алхмыг тавхан хийж байгаа би баяртай байна. Цэрэн баг бусад хүмүүс юм хийж байгаа бол бас л энэ үнэхээр оюун санааны хэрэгцээ байгаа. Хэрэгцээ байгаа газар supply байгаа. Үнэхээр оюун ухаанаараа тодорхой сэдвээр төвлөрсөн ярилцах их хэрэгтэй. Бидэнд хэрэгтэй байна. Ийм олон монголчууд ийм газар ирчээ өөрийнхөө проблемыг гүнзгий харна гэдэг тэр ирч хүч хэрэгтэй байна. Энэ оронд байгаа. Энэ бүхэнд яг оролцож байгаа та morally in улсын message. Now you are the message гэж санджина. Тэрүй бэгний харахад юм ярьжсэн. Тэгэхээр each of you is message. Our message. Тэр мессеж чинь Монголын интеллектуальны
саяын өрсөлдөөнд оролцсон ялгтан туслахад хэрэгтэй байна. Эвгүй хайцрын тавхан өнөөдөр сая ярилцахдаа яг ийм эдийн засгийн The Economist-уудыг хэлсэн шиг intelligence ignorance оюун ухаалаг байдал үл ооших байдлын хоорондох тэнцэн эвлэршгүй тэнцэн. Энэ бас эдийн засгийн сэдвүүдэд даваа 170 жил байдаж. Бидний амьдралын өмнө зөндөө олон жилийн байл бид үхэлшгүй. Энэ байлдааны ялалтын тал дээр тавхан байх хэрэгтэй гэж бодож байна. Ийм хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхэд энэ форум тодорхой үр гүйцэнэ гэж үзэж байна. Их баярлалаа. Дэлхийгээр нэг таран суугаа монголчууд маань бүгдээрээ л дор бүрнээ сурсан, мэдсэн, сайтар эзэмсэн зүйлтэй. Тэдгээрийг нэгтгэн нутагшуулах ундраг нь хөгжлийн энэхүү чуулган юм байна гэсэн үзэл уг чуулганд оролцсон сэтгүүлч миний бид нэвж шингэжээ. Зөв мэдээлэлтэй, мэдлэг туршлагатай хувь хүн болон хөгжсөн иргэн юм. Ямар ч улсын хөгжил дэвшил ийм л хүмүүсийнхээ нуруунд дээр тогтдог. Тэд ч үүнийг эх орондоо оруулж байгаа үр хэмээн үздэг. Дотоод гадаад дахь оюунт монголчуудын маань энийх нөөц мэдлэг оюуныг нэгтгэн бодитоор хэрэгжүүлэх үйл явц бол өнөөх инновац нь утгаараа мөнгөлтэй. Энэ нь аль ч салбарт дэвшил авчрах нь тодорхой. Монголд ус цэвэршүүлэлт ямар процессор явдгийг мэддэг хүн байна вэ? Тайлбарлаад хэл. За би тайлбарлаад хэлье. Монгол бол ерөнхийдөө цэвэршүүлж болох хаягдл усыг хоёр ангилж байгаа. Ахуйн хаягдл ус, үйлдвэрийн хаягдл ус. Тэгэхээр ахуйн хаягдл ус гэдэг бол та бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэгдээд гарч байгаа ус нөгөө бохирын хаяглаар явсаар байгаа төв цэвэрлэх байгууламж дээр очиод тэнд очиод физик болон биологийн цэвэрлэгээ хийгдээд туул гол руу нийлүүлэгдэнэ. Энэ бол ахуйн хаягдл ус цэвэршүүлэх процесс тавьчихсан. Үйлдвэрийн хаягдл ус гэдэг нь болохоор Монголд олон арь ширний үйлдвэрүүд байдаг те. Эдгээр арь ширний үйлдвэрүүдээс ирсэн хором, сульфид ихтэй, химийн хаягдл ихтэй хаягдл усыг урьдчилаад цэвэрлэнэ гэдэг нь одоо харгаа урьдчилан цэвэрлэх байгууламж урьдчилан цэвэрлэгээ хийгээд энэ бол 100% цэвэрлэнэ гэсэн үг биш те. Ийм цэвэрлэгээ хийснийхээ дараа төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлээд дахиад хоёр ширхний цэвэрлэгээ явагдаад туул гол руу нийлүүлэгдэнэ. Үндсэндээ Монголд цэвэршүүлэгдэж байгаа бүх ус хоёр байгууламжаар дамжаад туул гол руу нийлүүлэгдэх ийм зарчмаар явагддаг. За байгаль орчны бохирдол бол хүн төрөлхтний өмнө тулгуурч шийдвэрлэх гол асуудал болсон. За ялангуяа усны бохирдлыг багасгах гэдэг нь улс орон бүрийн тулгымцсан асуудал тийм. Тэгэхээр манай орны усны бохирдол гэдэг ийм үг сонсонгууд та бүхэнд энд байгаа хүн бүрт туул голын усны бохирдол туул гол маань хэрхэн бохирдож байгаа вэ гэдэг зураглал бууж байгаа нь тодорхой. Тэгэхээр туул голын усны бохирдол бол төв цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэршүүлсэн уснаас үүдэлтэй байхад төв цэвэрлэх маань яагаад усаа дутуу цэвэршүүлээд байна гэхээр энэ бол харгаа урьдчилан цэвэрлэх байгууламжаас ирж байгаа химийн бохирдол ихтэй хаягдл уснаас болж байгаамаа. Товчхондоо үйлдвэрийн хаягдл усыг сайн цэвэршүүлнэ гэдэг нь туул голын бохирдлыг багасгаж шууд нөлөөж чадна гэсэн үг. Тэгэхээр ингэж үйлдвэрийн хаягдл усыг цэвэршүүлэхэд туслах биологийн технологи бол яалчгүй EM технологи. Тэгэхээр EM технологийн давуу тал болохоор хүрээлэн байгаа орчныг бохирдуулахгүй учраас ирээдүйд хөрс ус агаарт үзүүлэх сөрөг нөлөөтэй тэмцэнэ гэд нэмэлт зардал гаргах шаардлагагүй болно. Урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн хаягдл ус болон лагны микробиологийн шинжилгээг хийх за мөн ийм технологиг ашиглан хаягдл усны бохирдлыг бууруулах, за хормон төсвөртэй цэвэр өсгөр ялгаж авах гэсэн иймэрхүү зорилтыг тавьж ажилласан. За судалгаанд шинжилгээ ухааны академийн биологи хүрээлэнгийн микробийн нийлэгчийн лабораторийн бичил биетний өсвөрийн санд хадгалагдаж байдаг биологийн бүтээмжид бичил биетний бүрэл болох биобэлтгэл EMM-ийг өөрөөр хэлбэл Монголын ус хөрснөөс ялгаж авсан нутгийн омгийг ашиглаад манай лабораторид гарган авсан Монгол EM гэсэн үг. За тэгээд хоёрдугаарт Японы EM судалгааны байгууллагын албан ёсны түвш MCP компани шинжилгээ ухааны академийн технологийн инкубатортой хамтраад бэлтгэсэн идэвхжүүлсэн EM-ийг бэлтгэлүүдийг ашигласан. Тэгэхээр яагаад Японы бэлтгэлийг туршилтанд давхар хэрэглэсэн бэ гэхээр EM технологийн анхдагч нь хамгийн ихээр хэрэгэлдэг нь хамгийн өндөр түвшинд хөгжүүлсэн орн бол Япон байгаа. Тэгэхээр эдний Японтой харьцуулаад манай нутгийн омог маань ямар давуу тал болон сул талтай вэ гэдгийг хянах зорилгоор хяналт болгож Японы технологиг ашигласан байгаа. Юуны өмнө бид хаягдл ус болон лагны замун туршилтанд хэрэглэх хоёр төрлийн EM бэлтгэлийн микробиологийн шинжилгээ хийсэн. За ингээд бол хаягдл усны бактерийн нотоо 0.18-ыг үржих нь 15 зэрэг мл-с
мл байсан. За лагны хоол 5-ыг үржих нь 14 зэрэг. EM бэлтгэлэг Монгол EM бэлтгэлэг 2 сая мл, Японы EM бэлтгэлэг 1.8 сая мл бактеритай байсан. За ийм микробиологийн үзүүлбэхийн хаягд усанда EM бэлтгэлээ ургуулсан. За ингээд бол манай нутгийн онгийг ашиглан гаргасан EM-ийг хэрэглэсэн хаягд усанд нийт бактери 0.23 сая мл-ээс 442 сая мл болж өссөн байхад Японы EM-ийг хэрэглэсэн хаягд усанд 0.23-аас 368 сая мл болж өссөн. Ер нь бол хоёр бэлтгэл хоёулаа хаягд усанд маш өндөр идэвхтэйгээр ургасан байгаа. Би болохоор Шинжлэх ухааны академийн биологи өрөөлөнгийн микробийн нийтлэлийн лабораторийн эрхлэгч Цэрэн Дэлмийн удирдгаар бичил биетнийг ашиглан үйлдвэрийн хаягд усыг бууруулах гэсэн бохирдлыг бууруулах гэсэн сэдвээр ихтгэл тавьсан. Тэгээд энэ тэмцээн тэр инновац ногоон хөгжүүлсэн тэмцээнд анхудаа оролцоод анхны оюутны эрдэмтэн шинжилгээний уралдаанд оролцоод төрүүлээд Лондонд ирээд энэ том чуулга уулзалтанд орсондоо маш их баяртай байна. Тэгээд багштай баярлалаа. Чуулганы хувьд бол ерөөсөө сүүлийн 3 жил дараалан оролцож байгаа. Энэ нь болохоор яг бас нийгэмлэг байгуулагдсантай холбоотойгоос гадна бас Европт амьдарч байгаа монголчуудтайгаа харилцаа холбоотой байж тэдний одоо юу хийж байгааг мэдэж тэднээс сурч хэдийгээр нэг их Монголд аваачаад тэрнийг түгээхгүй ч гэсэн бас тэнд амьдарч байгаа Монголыг мэддэг Португалчуудад бас нэг ямар нэгэн хэмжээгээр танилцуулах нь зүгээр юм уу гэдэг бодлоор энэ чуулганд бол оролцдог. Мэдээж инновац гэдэг маань одоо манай энэ 21-р зууны хамгийн чухал их олон орнууд инновацаар бол хөгжиж байгаа. Энэ бол одоо монголчуудын хувьд бол ерөөсөө уул уурхаар бол бүгдээрээ одоо хуйларч байгаа үед инновацийг Монголд аваачиж үнэхээр хүний оюун мэдлэг тухайн улс орныг хөгжүүлдэг юм а гэдгийг одоо мэдүүлэхэд бол энэ чуулга уулзалт энд оролцож байгаа хүмүүс эдний сэдвээс бол одоо бид нэр мэдэрч одоо ойлгож байна л да. Энэ чуулга уулзалтын одоо сэдвийн дор одоо миний өнөөдрийн ярих сэдв бол биотонтой уулуурхай инновац. Биотонтой нь бол дэлхийн 40 орнд үйл ажиллагаа явуулдаг 71 ажилчнтайгаар үйл ажиллагаа явуулдаг уулуурхай компани. Тэгэхээр голлох үйлдвэрлэлээ бол Австрали, Хойд Америк, томоохон хэмжээний үйлдвэрлэлээ бол Европ, Аз, Өмнөд Америк, Өмнөд Африкийн орнуудад одоо хийж үзүүлдэг. За, биотонтойгийн үйл ажиллагаа бол хамгийн гол нь байгалийн баялагийг нээлтгүүлэх, олборлон боловсруулах, зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа бол явуулдаг. Тэгэхээр үндсэн бүтээгдэхүүнд нь бол төмрийн өдөр, хөнгөн цагаан, зэс, очир эрдэнэ, нүүрс, уран, алт болон аж үйлдвэрийн бусад бүтээгдэхүүнүүд бол ордог. Биотонтойгийн бол үйл ажиллагааных нь одоо зорилт нь яг юу юм бэ гэхээр хамгийн гол нь уул уурхайн ажиллагаагаа одоо хамгийн зохистойгоор тогтвортой явуулж одоо хувьцаа эзэмшигчдийн хүртэх өөр өгөөжийг одоо аль болох нэмэгдүүлэхэд оршин гэж байгаа. Тэгэхээр үүнд нь бол одоо ашигт малтмлын одоо төрлөөс нь биш те. Тэгэхээр ордын одоо ерөөсөө одоо чанарыг нь хараалзаад одоо хамгийн том урт хугацаанд одоо ашиглах төц мөн зардлын хувьд одоо өрсөлдөх төц орд газруудад хөрөнгө оруулалт оруулж тэдгээрийг бол үйл ажиллагааг нь явуулждаг. Энэ нь бол ерөөсөө биотонтойгийн стратеги. Тэгэхээр манай үйл ажиллагаа бол олон улсын чанартай. Техник технологийн хувьд бол дэлхийн тэргүүний одоо тэргүүлэгч гэж байна. Тэгэхээр энэхүү техник технологи инновац одоо чадварлаг боловсон хүчний одоо давуу талаа ашиглаад дэлхийн одоо өнцөг булан бүрт одоо байгаа уул уурхайгаа одоо тогтвортой урт хугацаанд явуулсаар ирсэн. Энэ жилийн Монгол орны хөгжилдөд боломжит чуулга бол одоо инновац манайд бол шинжилгээ гэж хэлдэг юм уу ногоон хөгжил гэсэн ийм цаг үетэйгээ тохирсон инновацийн хувьд батлагдсантай холбогдоод бас цаг үетэйгээ тохируулах гэсэн сэдвээр явууллаа. Олон сайхан илтгэлүүд энэ чиглэлээр бол тавигдлаа тийм. Нөгөө урагшлахгүй бол ухарж байна гэсэн үг шүү гэдэг шиг ер нь бол урагшиж байгаагийн шинжээг харуулсан шинжилгээгээ хөл нийлүүлсэн ийм сайхан чуулган боллоо. Ялангуяа залуучууд маань их идэвхтэй оролцсон би их баяртай. За миний хувьд бол яг биотерроризм гэдэг нэрэн дээр юм болцгүй вирус тавтуу тэмцэх арга замын талаар өөрийн санааг бол доктор Анхлан Бэсволд Верлфамийн их сургуулийн молекул вирус судлалын хүрээнд ажилладаг, эдийн мэдгээний ажилтан
биотерроризм болзошгүй вирус халдварууд сэдвээр илтгэл террорист халдлага гэдгээ бол бид мэдж байгаа тийм альва нэг одоо гинт этгээдүүд хүн амын эрүүл мэнд амь насанд аюул учрах ялва халдлагыг бол бид террорист үйлдэлүүд гэдэг. Биотерроризм гэдэг нь юу гэхээр зэрэг одоо альва халдварт өвчний үүсгэгч бичил биетнүүдийг тэдгээрээс ядгарч байгаа хорыг ашиглаад хүн амын эрүүл мэнд амь насанд одоо хохирол учруулах халдлагуудыг товчхон одоо ингэж тодорхойлж болох юм. Тухайн үеийн алтан ордны Монгол цэргүүд бол Украиний тэр Педосово гэдэг тосгонд бол тархлаар нас орсон цэргийнхээ согцыг бол хотын хэрэм давуу шидэж бол одоо биологийн засгийг хэрэгжилсэн ингээд түүхэнд бичсэн байдаг юм байна. Дараа нь бол тэрнээс хойш бол одоо 1763 онд бол Умард Америкт байсан британчууд бол нутгийн индианчуудад бол цагаан цэцгийн вакцины цагаан цэцгийн вирусээр халдаасан бүтээлэг бол бэлэг болгож өгч тэр одоо индианууд бол тэр цагаан цэцгийн халдварт бол дархлаагүй учраас бол халдварыг тараасан ийм бас баримттай ээж байдаг. Сүүлийн үеийн жишээнүүд энэ бүгдийг нь одоо дурдах боломжгүй учраас тухас эндээс хэвлээс авсан таймаа бол энд харуулж байна. Ер нь бол сүүлийн үеийн гэхэд урд нь бол ер нь биологийн зэвсгийг бол энэ хүнд одоо хэрэглэхгүй гэсэн бодол ноёрхож ирсэн бол 1900 оноос 1995 он тэр Японд аомын бүлгэллийнхэн бол Токиогийн метронд бол тэр сирин гэдэг газыг ашиглаж террорист халдлага хийсэн. Гэхдээ бол бид бас биотеррорист халдлага хийхээр бол бомбын нянгийн өсгөр одоо суглуулах тийм халдлага хийжсэн гэсэн баримт байгаа. Мөн одоо том хэмжээний одоо халдлагуудаас ярих юм бол Ирак улс бол 1980 оноос 90 оны хооронд бол биологийн зэвсгийн програм боловсруулж тухайн үеийн ерөнхийлөг Саддам Хусейн бол үндэснийхээ цөөнх курдүүд бол биологийн зэвсгийг хэрэгжижсэн ийм жишээ бий. Монгол орнд бол цагаан цэцгийн үүсгэгч бол байсан. Энэ бол энэ зүгээр цогцлурдахад бол Монгол улс бол 1939 онд хамгийн сүүлчийн удаа цагаан цэцгийн 48 тохиолдлыг бүртгээд 1940 онд бол албан ёсоор бол устгасан гэж зарлаад 1972 онд бол багаан цагаан цэцгийн вакцины одоо өөрснөө үйлдвэрлэж яснаа зогсоосон. Гэтэл бол дэлхийд бол хамгийн сүүлийн тохиолдолд бол 77 онд бол Африкт бүртгэгдээд 80 онд бол албан ёсоор дэлхийн харуулгын хамгаалалт байгууллагууд цагаан цэцэг өвчин бол устсан гэж хэлсэн. Гэхдээ одоо бол дэлхий дээр бол энэ өвчний үүсгэгч вирусүүд хоёр улсад хадгалагдж байна. Нэг нь бол Оросын холбооны улс одоо Сибирь, Новосибирск, нөгөөх нь бол Америк нэгдсэн улсад хадгалагдж байдаг. Энэ бол одоо дэлхийн эрүүл хамгаалалт байгууллагын байнгын хяналтанд байж байгаа. Өөрөөр энэ өвчин бол дэлхийд даяар устсан. Гэхдээ ямар нэг журмаараа биотерроризм үйлдэх гэж байгаа этгээд дүүд буюу янз бүрийн одоо дайсагнаж бүлэглэлүүд авч ашиглах магадлал бол бий. Энэний улмаас бол өвчлөлийн улмаас бол 50-аас дээш хувь нь бол хүмүүс нас барах аюултай юм. Халдварлах болон одоо өвхлийн хувьд бол асар өндөр байдаг. Биологийн зэвсэг хориглох конвенцийг бол 1971 онд бол дэлхийд даяар байгуулсан. Энд Монгол улс 72 онд нэгдсэн. Эцэст нь бол одоо биотерроризмын аюултай тэмцэх тухай Монгол улсын хуулийг бол 2004 онд батлаад энэ бол одоо хэрэгжиж байна. Та бүхэн мэдж байгаа шүлхний өвчин гэж тийм ээ. Одоо салаа туурайд хонь өвхөр гахаа одоо халдварладаг асар их халдварлуулах чадвартай. Үхлийн хувь бол өндөр 50% хүртэл одоо эдийн засгийн одоо хохирол учруулах нь шүү дээ. Гэх жишээний тэгэхээр биотерроризм гэдэг нь зөвхөн хүний амь насыг учрах хохируулаар тооцохгүй эдийн засгийн өөрөөр тухайн улс орны эдийн засгийн гол салбарт нь бол хор хохирол учруулах боломж байна гэсэн. Гахаа тооны шумууны үүсгэгч маань бол зүйлийн дархлаа гэдгийг даваад хүн дасан зогчоод халдвар тараад хүнээс хүнд халдвар тарах юм бол асар их аюултай юм бол энэ нь зөвхөн биотерроризм биш байгалийн жамаар бол одоо сар тахал гэж байдаг юм гарах юм бол энэ бол дэлхийд даяар одоо амарсан одоо асар том аюул юм аа. Одоогоор бол эдгээр нь бол шувууны вирус боловч хэрвээ террористууд үнийг өөрчлөөд хүнд халдвар тараах эсвэл хүнээс хүнд халдвар тараах хэмжээнд ичих юм бол энэ бол одоо маш аюултай зэвсэг болох нэ. Эцэст нь бол бид ер нь террорист ч айлмаа халдварт өвчнөд тэмцэх стратеги маань бол юу гэхээр зэрэг аль болох эрт түргэн уншиж хэн бол одоо эдгэрэлтэнд төртөл нөлөөлн халдварыг тасан зогсоох хяналтанд авах гол стратеги. Дараа нь бол эмчлэх, урдсан сэргийлэх дараа нь юм. Энэ дээр бол үүсгэж вирусыг илрүүлэх, мөн эсрэг бие илрүүлэх гэсэн ийм хоёр одоо чиглэлээр явагдах нь байна. За түрүүн хэлсэн вирус маань бол маш жижиг одоо маш одоо өчүүхэн нанометрээр хэмжигдэх учраас электрон микроскопоор илрүүлэхээс гадна вирусыг ялгах энд бол эмэнд мэдрэг шинээр мөн одоо геномын шинжилгээ хийж генотипээр нь бол
вируст ямар одоо шинж чанар нь одоо дамгааж байна гэдгийг илрүүлэх боломжтой. За багш биотерроризмын аюултай үүсгчийг таньж онцлох болон одоо аргууд байна. Сүүлийн үед бол одоо шилжихааны одоо өндөр ололт амжилтыг ашиглаад физик химийн аргаар хүртэл илрүүлэх. Энэ бол одоо сарсны бүрэлдэхүүнийг молекул жингээр нь ялгаж онцлох суурилсан одоо масс спектрометрийн аргууд хүртэл одоо нэвтэрж байна. Энэ бол нэг хүнд нэг бүтэн километр газар бараг оногдохоор ийм баялагтай. Гэтэл энэ англи тархалаар чи газар гэдэг чинь өчүүхэн жоохон газрын үндсэн гэдэг асар үнэтэй гэдэг бид бүгдээр мэдж байгаа тийм биз дээ. Тэгэхээр манай Монгол улс энэ газрынхаа баялагаар асар их баян орн гэдэг одоо BBC-гээр бүх дэлхийгээр зарлцлаа. Тэгвэл энэ газар дор хэдийн хэмжээний баялаг байгаа мэж агалсан уу? 1.2 триллион. За тэгвэл 1.2 триллионоо бид нар хүн ам чи хэд вүлээ? 3 сая тийм ээ? За 3 сая 2.8 сая. Тэгээ хуваагаад үзэхлээр нэг хүнд хэдэн төгрөг оногдох вэ? За Америкаас баян. Тэгэхээр хүн болгон саятан байгаа байхгүй юу? Тэгэхээр би нөгөө Сингапурыг ярих гэсэн шүү дээ. Тэгэхээр Сингапурын хүн ам бол 5 сая. Бид нар сая 3 сая руу төгөх гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ Аз гэдэг энэ асар том энэ улс дээр манай Монголын газрын зураг бол маш том хэмжээтэй байгаа зү. А гэтэл Сингапур бол тэр дотор энэ зураг дээр масштабар нарах цэг байгаа. Цэг. Тэгэхээр тэр бол газар нутгийнхаа хэмжээгээр бол ерөөсөө 600 мянга. Норвег бол 600 мянгач биш. Энэ Сингапурын тал. Ботсвана бол Сингапуртай төстэй. А Ботсванаас Сингапурын хүн ам бол 5 сая. Уучлаарай тэр Норвег юу Сингапурын хүн ам 5 сая, а Ботсваных бол 2 сая. За энэ Сингапур улс бол 65 он бие даасан юм улс болсон. Тэгээд тэр үед хүн ам нь манайхтай төстэй 2 сая хүн амтай. А нэг хүний хүнд оногдох бүтээгдэхүүнээр ерөөсөө 500-600 мянган $600 л байсан. За өнөөдөр Монголын нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн хэд байгаа вэ? Манай залуучууд Монголоо сонирхдаг үстэй. За 2 жилийн өмнө бол бид нар бол $2,000 байсан нэ. Одоо бол $4,000-5,000 нэг хүнд. Яагаад гэвэл хятадын эрэлт хэрэгцээ өссөн. Хятадууд манахаас нүүрс авч байгаа. Хятадууд манахаас зис авч байгаа учраас ийм болж байгаа. А бид нар бол том үйлдвэр бариад бид нар том экспортыг бол бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ, хувьс үйлдвэрлэлээ мөнгө орж ирж байгаа биш. Газрынхаа баялагийг гаргаж зарж байгаагийн хувьд. Тэгвэл энэ Сингапур улс бол ийм улс байсан бол өнөөдөр жишээл 2011 оны би тоо авсан л та энэ дээр жишээлбэл нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн $233 тэрбум ийм бүтээгдэхүүн хийгээд нэг хүнд ногдох одоо бүтээгдэхүүнээрээ $40 мянган ийм доллар. Одоо үл сүүлийн өнөөдрийн мэдээгээр бол $60 мянган гэж байгаа байхгүй. Ингэж үгж. Тэгээ Сингапур улс бол түрүүн болоод зураг дээр бол ямар харагдчихсан. Өнөөдөр ийм гэрэл гээгээтэй өндөр байшин барилгатай ийм гоё улс гэж та нар зарим нь очиж үзсэн баг тийм ээ. За тэгэхээр энэ улс энэ хөгжлийнхаа хийхдээ газрын баялаг дээрээсээ гэж үндэслэегүй. Хүн ам нь их гэдэг дээр үндэслэегүй. Эдгээр бол ерөөсөө 60-70 оны үед бол ер нь бол ажиллах боловсон хүчин дээр үндэслэж эдийн засгаа хөгжүүлсэн. 80-аас 90 онд болохоор хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийг бий болгохын хичээж ирсэн бол 2000 онд бол ерөөсөө эдийн засгаа төрөлжүүлэх манайхан бол солонгоруулна гэж ярьж байгаа сүүлийн үед. Тэгээд олон төрөлт ийм энэ Сингапурын болохоор IT-го илүү гол хөгжүүлсэн, IT-г их хөгжүүлжээж одоо дэлхийн 1-р зэргийн одоо ийм улс болсон байна. За энд бол 30 жилийг бол эдгээр зарцуулсан байгаа. Энэ их сонирхолтой гоё хурал боллоо. Ялангуяа яг Европын сэтгэлгээ, Европын философи, тэр Европын яг бүх сэтгэлгээний гол төв болсон Англид энэ олон залуучууд маш өр бүтээлхээс сурч маш гоё юм ярьдаг юм байна. Энэ хурлыг хамжилттай бол энэ хурлд оролцсондоо баяртай байна. Би энэ овог удмын төвийн тухай бараг 8 жил гаруй судалгаа хийгээд өгүүлэлт бичээд 6 цуврал өгүүлэлт хийгээд тэгээд яг энэ манай нөгөө нэг смарт карт бий болоод яг маш олон удаа хэлцэл хийхэд нь оролцоод тэгээд тэр үед бол хүлээж аваагүй дээ. Яагаад хүн амын бүртгэлээсээ илүү тэрийг яаж бүртгэх вэ? Яаж улс төрийн бодлого нь илүү байсан болов гэж байна. Тэгээд энэ дээр бол би шал өөр нэг тийм бараг магадгүй зарим тохиолдолд нэг парадокс юм байж магадгүй уучлаарай. За энэ монголчуудын хүн амын тоо за би 97 онд зогссон. Ягаад гэсэн чинь 1000 хүнд 11 оюун ухааны өрсөлдөөн болж байгаа. Одоо 24 болцсон. 24.
За энэ тоо цаашдаа улам судлаач улам их гаргаж ирж байгаа. Энийн гол зүйл нь юу вэ гэхээр нөгөө харигтал нийгмийн асуудлаас илүү ерөөсөө ойртолтоос болоод байна. За тэгсэн чинь өнөөгийн үед нэг 1000-ын систем, 10-ын систем гэж гаргаж ирсэн дордохын 7 гэж ярьдаг шүү дээ. 7-гийн 14 болоод ирэхээр 2 хуваачдаг гэсэн байна. 7 байхлаар жоохон 1010 болчих шүү дээ. 13 болчихлоор өчсөлөг болчихлоо. Ерөөсөө 13-аас 7-аас 13-ийн хооронд байна. За тэгээд энэ 14, 24 түн, 14, 12 түн, за Чингис хааны үед 95 мянган энэ бол ерөөсөө хүн амын амар сайн нарийн зохион байгуулалттай систем гэсэн. Энэ системийн гол үндэс нь юу вэ гэхээр нөгөө овгийн аюу том тогтолцоо байсан. За овгийн тухай тодорхой тэгэхээр очиргой нэг 2 номноос илүү манайхан ойлголт байхгүй. Тэгээ одоо нөгөө цацх техник гэдэг шиг одоо нэг тийм хүн болгонд байдаг нэг ойлголт бий болцсон. За та нар ч гэсэн иргэний үнэлгээ гаргаад харуул бараг 4 хүний нэг нь боржгон огт болцсон. Хамаатан садангууд болцсон сууж байгаа шүү дээ. За тэгээд энэ 1988 онд 7 сарын 12 саяд хэрэгэнд ирсэн. 16 өдрөөр 8 хүүхэд нь хүрэл медаль өгсөн. Баярлалаа гэдэг. Монгол улсыг 2 сая болгож авчирсан. 2007 онд би тэрнийг нэг оюутантай тааралдаад хүрэл медалийн үзээд тэрнээс бараг айдас аваад шууд онц тавьсан. Чамд баярлалаа. Нөгөө хүүхдүүд чи атаагаад боо юм болж байгаа байхгүй. Яг энэ бол монголчуудын маш том ойлголт байсан. Та нар Монголын өөрс маш олон болтгой гэдэг ингээд ярьж байгаа энэ хоосон үг биш аюу гоё зүйл байсан гэдэг. Гэтэл гол асуудал маань энэ 2.6 сая байж байхдаа бид нар яагаад ийм асуудал байж байгаа юм бэ гэдэг. Овг гэдэг маань энэ гонгоргаан бэлтгэлзээд юу Википедиа дээр ер нь иймэрхүү тодорхойлт байдаг. За Иван Иванов гэдэг шиг сансар овгийн Жүгдэр дэмдийн гүр архич. Энэ бол Монгол хүний дэлхий дээр байдаг 3 нэрний системийн бүтэн нэр байна. Одоо бид нар Жүгдэр дэмдийн гүр архич. Сансарт насаараа амьдэрсэн дорж гэдэг хүнээс илүү сансарт нас нэрсэн ганцхан хүн энэ сансар гэдэг овгийг авах хэрэгтэй шүү дээ. Одоо магадгүй Төвшинбаяр өөрийнхөө овгийг олимпиад нэрлэхэд бол хийж өрсөлдөхгүй шүү дээ. Тэгэхээр ов гэдэг ийм зүйл ач холбогдолтой. 9 удаа уулзсан бүтээлч монголчуудын 100 орчим бүтээл, арга туршлага, зөвлөмжүүд гэж байна. Янз бүрийн салбарын тэдгээр оролцогчдын ихэнх нь эх орондоо ажиллан амьдарч байгаа. Чуулганы явцаас харахад зөвхөн эрдэмлэг хуралдаан байхад зогсохгүй. Элтгэгч бүр, ирсэн оролцогч бүр өөрөө өөрсдийн дадлага, туршлага, хөгжлийн нууцаас харамгүй хуваалцсан, хамтран ажиллахад бэлэн байх юм. Энд амиа бодсон үзэл нэгийнхэн чалга. Миний оролцсон 9-р чуулган гихтэл инновац нь Их Британи, Финлянд, Гүржид хэрхэн хэрэгжиж байгаа туршлага. Цахим хуваагдал бол алдаж болохгүй алтан боломж. Хөгжлийн сайн гарц бол мэдээллийн технологи, инновацийг дэмжсэн өрсөлдөөний бодлогууд, учрах бэрхшээлийг хэрхэн яаж давхав, ямар зохицуулалтууд шаардлагатай, хуульзан үүднээс энэ талын ямар туршлагууд байгаа. Хөгжингүй орнууд инновац ба суурь судалгааг яаж хийдэг талаар судалгаанаас бүтээгдэхүүн бий болгох буюу инновацийн үндсэн асуудлууд нь яг юу болох, иргэний үнэмлэхний гол түлхүүр нь монголчуудын угийн бичиг байх. Монголын хэл шинжилгээний салбарт инновац нь ямар хэрэгтэй вэ гэх зэргээр бодит мэдлэгийг олгож чадсан сайн илтгэлүүд ирсэн байна. За миний сэдв бол өрсөлдөөнийг дэмжсэн инновацийн бодлого байж болох уу, тэгээд ямар бид нар сорилт тулгах вэ, шийдэх арга байна уу, суралцах туршлага байна уу гэдэг асуудлыг харах юм байна. Инновац ингээд ийм цикл донд явдаг. Тэгээд энэ бол өөрөө яаж юм бэ зэрэг соёлыг харуулж байгаа. Инновацууд нийгэмд байгаа нэг соёл, нийгэмд байгаа юм хэм хэмжээ болоод ийм үе шатыг татдаг. Тэгтэл бол яг бодит байдал дээр болохоор зах зээл бол инновацийн системийг бол байнга дарамтлж яадаг. Чи хурдан ажиллах, хурдан үгдэн гарахгүй бол чи таны уучлаарай инновац бол real time innovation биш байхтай маргааш таны хийж байгаа зүйлийн үнц нь бол ингээд өгөө болно. Тэр болохоор зэрэг зах зээл бол нэг зохицуулж яадаг. За тэгээд инновацийн тухай ингээд ярихад бол ингээд 4 гэдэг юм зүйл байна гэсэн юм дүгнэлтэнд хүрч байгаа. Нэгдүгээр нь бол инновац инновацийг дэмжих сонирхол, тэгээд аюул олон сонирхол, хэрэглэгчийн сонирхол, зохион бүтээж байгаа хүний сонирхол, тэрийг санхүүжүүлж байгаа хүний сонирхол, байгууллагын сонирхол зөндөө олон сонирхлууд байна. Тэгэхээр тэрний баланс
Дээрээс нь хөрөнгө оруулж байгаа бол инновац бол инсентивтэй байх хэрэгтэй. Өсөлтөний бодлогын хамгийн гол мөн чанарыг илэрхийлж байгаа зүйл нь зэрэг зах зээлийг либералчлах бодлого. Тэгэхээр манайд нөгөө нэг зах зээлийг либералчлах бодлого нь байхгүй байгаа учраас өсөлтөөний хэцүү өөрөө бизнесийн эсрэг юм байна гэж энэ ч ойлгодог шалтгаан байна. Тэгэхээр энэ дээр бол зохицуулалттай салбаруудын хэтэрсэн зохицуултыг халах, өөрөөр зохицуулалттай салбар гэдэгт бол одоо жишээ улс захиргаан одоо харилцаа холбооны салбарын зохицуулалт хороо гэж ийм тусгай зохицуулалттай ийм байгууллага. Нөгөө талаас бизнес хэвийн үйл ажиллагаа явуулаад эхлээд бизнес эхлэхэд учирч байгаа саад бэрхшээлийг нь багасгаж өгдөг ийм бас чиг үүрэг байгаа. Тэгэхээр энэ бол манай дээр хамгийн их хэрэгцээ байна. За би ингээд анх удаага энэ Монгол орны хөгжилт гэсэн чуулга уулзалтанд оролцлоо. Тэгээд сэтгэл маш их өндөр байна. Ингээд бусад адилхан гадаадд байгаа шинжилгээ ухааны судалгааны ажил хийдэг бусад эрдэмтдээс олон төрлийн мэдээлэл авч Монгол улсынхаа төлөө хөгжлийн төлөө ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдэг талаар сонсоод маш их сэтгэл өндөртэй байна. Тэгээд би энэ хурал болохоор хэл шинжлэлийн салбарт Монголын хэл шинжлэлийн салбар дээр инновацийн ямар шаардлага байгааг үзүүлэх харуулгыг оролцсон. Өөрөөр хэлбэл онлын орчин үеийн хэл шинжлэлийн одоо шинэ ололт мэдлэгийг Монголд нэвтрүүлэх мөн Монгол хэл соёлоо зөв зүйтэй хэрэглэх тэрийг зааж хянаж боловсруулах вэ гэдэг талаар тодорхой хэмжээгээр өөрийнхөө зүгээс ингээд зөвлөмж гарлаа. Хамгийн гол нь Монгол улсад гэхэд хэл шинжлэлтэй холбоотой Монголын хэлний хөгжлийг ингэж удирдах ингэж хянаж явж байхын тулд Монголын хэл шинжлэлийн нэгдсэн төв гэдгийг байгуулах нь зүйтэй болов уу гэдэг талаар би тэр зөвлөмжийг тавьж байна. Тэгээд тэр төв байгуулснаар бид нар хэлнийхээ Монгол хэлийг судалгааныхаа ажлыг хийхээс гадна Монгол хэлний хэрэглээг тодорхой хэмжээгээр буруу хэрэглээг хянаж цахим техникийн хэрэгслээр буруу галаглах ч юм уу зөв бичгийн дүрмийн алдаатай гаргах ч юм уу иймэрхүү асуудлуудыг хянаж засварлах юм боломжтой болно гэдэг талаас миний илтгэл харуулахыг үзэж байна. Манай коучинг 40 жилийн өмнө явагдчихсан хэл шинжилт маань хэлийг тогтсон нэг системтэй бэлэн ингээд тогтсон систем өөрийн гэсэн дүрмтэй гэсэн ингэж үздэг байсан. Тэгээ хэлийг судалгаатай болохоор зүгээр зөв хэрэглэх, буруу хэрэглэх болон найруулах зөв бичгийн дүрм, утга зохиолын хэлэн гэх мэтчлэр судалж явж байсан байхгүй юу? Тэгэхээр 40-50-аад оны үед хэл гэдгийг арай өөр үзэл бодлоор, өөр байдлаар харах гэдэг үүднээс хувьсгал гарсан гэдэг үүд учир нь одоо энэ хөгжлийн хийжэлтнийг маань уламжлалт хэл шинжилт гэж үздэг бөгөөд орчин үеийн хувьсгал болноор орчин үеийн хэл шинжилт гэдэг нь нэвтэрч эхэлсэн. Тэгэхээр орчин үеийн хэл шинжилт гэдэг маань юу гэхээр хэлийг зүгээр юм тогтсон систем биш харин нэг амьд бие организм маягийн тийм механизм гэж үздэг болсон байгаа. Энэ нь юу гэсэн тэгэхээр хүн чинь сармагчингаас ялгардаг нэг ялгаа юм нь оюун ухаан когнитив чадвар гэж явж байгаа. Энэ чадрынхаа хүчээр хүний хэл гэдэг маань логик таталцаанаас бүтсэн. Энийхээ дагуу өөрийн гэсэн ажиллах зарчмын дагуу өөрийн гэсэн тэр зарчмынхаа дагуу хэлзүүн грамма буюу тийм юм үүсгэж таачид ингэж хөгжиж явдаг ийм юм гэж бодож байгаа. Тэгэхээр хэл шинжилт гэдгийг хүн болгон нийгмийн хэл шинжилх ухаан гэж бодож явдаг. Одоо энэ орчин үеийн хэл шинжилгээ утгаараа хэл шинжилгээд байгалийн шинжилх ухаан гэж явж байгаа. Яагаад тэгэхээр шар арстамч те одоо та арстамч бидний хувьд хүн гэдэг анатом гэдэг юм маань яг л адилхан юм байдаг. Өөрөөр хэлбэл бидний тарих одоо бие организм бүх хүн болгоно яг л адилхан зөвхөн өнгөн үү те. Тэгэхээр хүний тархины хэлбэр одоо бүх хүнд ямар хэлжээтэй нэг одоо суур одоо тэр нэг компьютерээр ярьдгаар бол хардвер софтвер гэж ярьдаг шиг тэр нь бол яг нэг ижилхэн суур байгаа гэдэг үднээсээ ч гэсэн тодорхой хэмжээгээр тархины нэг л хэсэг гадар ингэж өөрөөр ингэж оршиж байдаг гэж үздэг юм аа. Хэл гэдэг маань оюун ухаан буюу когнитив чадвар одоо хүн болгонтэй ямар ч үндэстэн бай хар шар үндэстэн чи оюун ухаан когнитив чадвар хүн болгонд яг л адилхан хэмжээгээр бүрдсэн. Мөн хэлний тэрний адилаар хэлний ажиллах суурь нь болохоор адилхан байх ёстой гэж үздэг байхгүй юу? Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд бусад их сургуулиуд эхлээд төслөө захиална эсвэл төслийнхаа хүсэлтийг гаргана. Дараа нь шинжлэх ухааны академи тэрийг нь харж агаад ийм төслүүд нь ерөнхийдөө манай зөв чигтээ таарч эднэрийг санхүүжүүлэх гэсэн юм гаргана. Тэгэнгүүт тэрнийхэн дараа гүйцэтгэгчийн сонгоно гэсэн ажил хийж байгаа. Тэрийг нь шинжлэх ухааны технологийн газар болон академитай хамтарч хийж байгаа. Тэрний дараа
шинжлэх ухааны технологийн үндэсний зөвлөлөөр оруулж баталж байгаа. Тэрний дараа сэдв тусгаад дараа жилийнхаа төсөвт оруулж байгаа. Шинжлэх ухааны технологийн үндэсний зөвлөлөндөө ерөнхий сайд тэргүүлсэн засгийн газрын шинжлэх ухааны технологи хариуцсан гишүүн дэд дарга нь хийсэн тийм байгууллага байна. Тэгэхээр бие даасан байдал бол огт байхгүй гэж хэлж байна. Тэрнээс гадна тэр шалгуулалтын явцад ашиг сонирхлын зөрчлийг тооцож үзэх ямар ч тогтолцоо байхгүй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх судалгааны төсвийг аваад үзэх юм бол энэ бол засгийн газрын болон хувийн хвшлийн төсвийг оруулсан байгаа. Хөгжингүй орнуудын дунджийг бол ерөнхийдөө 3% гэж үзэж болж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 3%-ийг судалгаанд зарцуулж байгаа. Монгол гэтэл бол 0.24% таа багч гэдэг. Энэ төсвийн дотроос засгийн газар хэрэг хэмжээг нь гаргаж байгаа юм байна гэхэл хөгжингүй орнууд яагаад ерөнхийдөө 30% байхад Монголд бол 70 гарцтай байдаг. Нийт судлаачдын тоог нь аваад үзэхлээр энэ бол нийт тоо биш тийм сая хүнд ноогдох судлаачдын тоог нь аваад үзэхэд хөгжингүй орнууд 4000 таа байхад Монгол бол 1000 хүрэхгүй байх ч байгаа тийм. Тэгэхээр эдгээрээс юу хэлэх гэж байна вэ гэхээр тийм муусан утгаар хэлж байгаа юм шиг тийм. Өнөөдөр ямар байдалтай байгаа гэдгийг харуулж байгаа. Бид нар юуны өмнө тийм судалгаа нь маш бага мөнгө зарж байгаа харьцангуйгаар гэдэг нь харагдаж байгаа. Нөгөө талаас хувийн хвшлийнхэн маань судалгаанд оролцохгүй байгаа гэдэг нь харагдаж байгаа. Тэр хэмжээгээр эдийн засгт оруулах инновацийн нөлөө гэдэг нь байхгүй. Инновацид түшиглээгүй тийм эдийн засаг байгаа болохыг харагдаж байгаа. Мөн боловсон хүчин дотмог байгаа учраас өнөөдөр жишээлбэл хууль гаргаад судалгаанд зарцуулж байгаа хөрөнгөө 10 дахин нэмлэх тэр хөрөнгийг зөв ашиглаж чадах тийм боловсон зүйл байх байгаа. Тэр утгаараа бид нэр их сургуулаа сайжруулж, их сургуулийнхаа багш нарыг дэмжиж судалгаа хийх боломжийг нь гаргаж өгч тийм. Судалгаа хийхгүй багш нарыгаа ер нь болиулах тийм ажил зохион байгуулахгүйгээр боловсон хүчнээ бэлдэх боломж байх юм л гэж бодож байна. Бараг худлаа хэлсэн үнд бичиг үсгтэй болгон сэтгүүлж болох шахсан өнөө үед бол сэтгүүл зүйн нэг талаараа шинжлэх ухаан мөн боловч нөгөө талаараа магадгүй та нар бодтойгоор хувь нэмэр оруулцдах тийм салбарын тухай би өнөөдөр илтгэхээр бэлдсэн байгаа. Ер нь бол Монголын сэтгүүл зүй яг бүрэн утгаараа үүсээд энэ жил өндөр ой тохиож байгаа. Сэтгүүл зүй одоо 100 жил болсон байгаа. Хамгийн анх одоо та бүхний сайн мэдэх буян нэмэх зохиолч Бурайдын Эрдэмтэн Цэвэн Жамсраануу гэж хүмүүс хамтраад шин тол хэмэх бичиг гарснаар Монголын анхны тогтмол хэвлэл гарсан гэж үздэг. 1934 онд бол радио үүсгэн байгуулагдаад 1967 онд телевиз, 1994 онд интернет бий болсон ийм товчхон төвхтэй Монголын сэтгүүл зүйн хувьд. Өнөөдрийн байдлаар бол үнэхээр сүрдмээр 4000 хүн нийлээд нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулж болохоор тийм их тоо хэмжээнд хүрсэн байна. Монголын хэвлэл мэдээллийн өнөөдөр 2.7 сая хүн маань 166 телевизтэй, 84 радиотой, 135 сонин, 99 сэтгүүл одоо 200 гаруй вебсайт тогтмол ажиллаж байгаа. Үүний 30-аад нь бол яг мэрэгжлийн төвшөнд өөрсдийн гэсэн редакцтай, багтай, мэрэгжлийн сэтгүүлчтэй ажиллаж байгаа гэсэн үзүүлэлт байгаа. 10,000 домен нэрийг бол хувь хүмүүс эзэмшиж байгаа. Энэ бол цахим сэтгүүл зүйн хөгжлийн бас нэг томоохон үзүүлэлт гээд яг нөгөө фронттой ажиллаж байгаа сэтгүүлчд бол энэгээр их бахархдаг юм билээ. За 54,000 жиргээчин, 400,000 фейсбુકч, 70,000 блогчд бол сэтгүүл зүйн салбарт одоо ингээ хувь нэмрээ оруулж байгаа. Та нарын донд бол одоо фейсбુક ашигладаггүй хүн байна уу гэвэл одоо хүн олдохгүй байх гэж бодож байна. Дэлхийн интернет хөгжлийн түүхийн талаар бол хаанаас ч интернетээс мэдээлэл олчих боломжтой. Монгол орны хувьд бол 94 онд анх интернетийн сүлжээ бий болоод 1996 онд MolMN гэдэг нөгөө интернетийн домен олгодог Datacom компани өөрсдөө вебсайт ажилуулад тухайн үеийн өдөр тутмын сонингуудаас нийтлэлээ авч нийтэлдэг байснаар одоо сэтгүүл зүйн эхлэл гэж судлаачд үздэг юм байна лээ. Мэдээж манай захин мөртөө бол одоо хамгийн анхны одоо сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмрээ оруулсан тийм хүмүүсээ. За эерэг жишээ гэх юм бол ингэж онцлж байна л да. Дэлхийд одоо интернетийн сүлжээ бий болоод 32 жилийн дараа сэтгүүл зүйн одоо салбарын эхлэл тавигдсан бол Монголд интернет бий болчоод 2 жилийн дараа сэтгүүл зүйн эхлэл тавигдсан. Энэ бол одоо монголчууд эмээг бас маш хурдан сурж, өөрөмшүүлж, хурдан хөгжүүлэх тийм боломж нь харагдаж байна гэсэн энэ жишээг дурдах дуртай.
За өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл яг Монгол улсад ямар онцлогтой хөгжиж байна вэ гэвэл одоо нөгөө сошиал талбарын бүх хэрэгслүүд өөрсдөө хэвлэл мэдээллийн шинжийг агуулад хэн дуртай нь ямар ч одоо Facebook-ийн профайлын эзэн, Twitter-чин сэтгүүл зүйн үүргийг гүйцэтгэх болсон тийм хэмжээнд хөгжөд байгаа. За ингээд би бол яг мэргэжлийн судлаач биш. Гэхдээ салбар дунд нь ажиллаж байгаа хүний хувьд бол ялангуяа нөгөө сошиал талбарыг энэ цахим өртөөчдийн ачаар нэлээд эрт ашиглаж ирсэн болохоор цахим сэтгүүл зүйн хөгжлийн талаар судалгаа хийх юмсан, үзэл бодлоо сонсох юмсан гэж их бодож явдаг байсан. Тэгээд ажиллаж байгаа нийт 12 жилийн хугацаанд ер нь цахим сэтгүүл зүйн хөгжилд одоо юу саад болдгийм бэ гэж маш их уншиж судалж сонсож яваад өөрийн гэсэн таамаглал дэвшүүлсэн байгаа. Ер нь бол цахим сэтгүүл зүйн хөгжихэд хамгийн хэцүү асуудал нь оюуны өмчийн хулгай. Одоо Facebook бол өөрөө баг хулгайн талбар. Нэг хүн мэдээлэл оруулаад шеэрлээ лайктаа дамжуулдаг. Гэтэл сэтгүүл зүйд бол зохиогч ирэх тухайн хүн бичсэн нийтлэлээ өөрөө хамгаалах, нэрээ дурдуулах эрхтэй байх ёстой. Гэтэл тийм энэ байдал бол Монголын сэтгүүл зүйд өнөөдөр одоо харамсалтай нь үнэхээр алдагдсан байгаа. Хоёрдугаарт бол хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн байдлын болов гэсэн таамаглал дэвшүүлсэн. Яг тэгэхээр Globe International гэдэг төрийн бас байгууллага байдаг. 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Сэтгүүлчдийн эрх ашигыг хамгаалах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр нэлээд их ач холбогдол өгж, нэлээд сайн ажилладаг байгууллагын гаргасан мэдээлэлээр бол хэвлэл мэдээллийн салбарын харилцааг зохицуулсан 103 ширхэг хууль Монгол улсад байдаг гэж байгаа. Тэрний дөнгөж 4 нь одоо яг хэвлэл мэдээллийн салбартаа шууд утгаараа холбоотой гэсэн ийм үзүүлэлт мэдээлэлтэй байдаг юм лээ. За 3 дахь бол сэтгүүлчд өөрсдөө яг мундаг бичдэг, өнцгөө сайн хардаг, баримтаа сайн цуглуулдаг мөртлөө тэр мэдээллийн нөгөө цахим сэтгүүл зүйн хэлбэрт оруулж тараах тэр технологийн мэдлэг нь бараг байдаггүй шахав. Тэдний ойлголтоор бол цахим сэтгүүл зүй болвол одоо нэг мессенжер, мэйл эсвэл одоо ямар нэгэн групп сүлжээнд мэдээлэл нийтлэх төдийгээр одоо ойлгож ирж байгаа. Энэ бол бас нэлээд одоо анхаарах ёстой асуудлын нэг юм болов гэсэн таамаглал дэвшүүлсэн байгаа. Нөгөөдөр одоо жаргал сайхан гоч бараг хэлсэн дээ. Бүгдээрээ хараад Монголын сэтгүүл зүйн ялангуяа идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа вебсайтууд бүгдээрээ далд эзэнтэй. Тэгээд бүгдийг нэрлэлчих болж байна. Ер нь бол мэднэ. Тэгээд гүнээ маань бас их хөндлөө, бас холбоотой шинэ хэлний асуудал гэдэг дээр одоо ялангуяа нэг 30-аас 50 насныхан бол үнэхээр их санаа зовдөг юм билээ. Бид нар бол тийм юм болж байгаа биздээ гэж асуухыг тэгж байгаа зү гэж асуудаг. Гэх мэтчлэн одоо мессенжерийн, фейсбુકийн, твиттерчдийн хэл гэдэг бүр тусдаа хэл гарчихсан. Энэ нь эргээд нөгөө оюунлаг байх, илүү одоо бүтээлч сэтгэлгээнд нь маш муугар нөлөөлж байгаа. Зүгээр жишээ хэлэхэд чамаагаа хэлж исэн хүн их хэлээ сайн сурвал тэр хүний суур сэтгэлгээ маш сайн хөгжнөө. Их хэл бол сэтгэлгээний хэмжүүр. Гадаад хэл бол зүгээр мэдээлэл солилцох, мэдээлэл авах гүүр байдаг. Тэгэхээр их хэлээ сураагүй мэдээгүй хүн бол одоо сайн бичдэг, сайн сэтгэдэг гэдэгт бол жоохон эргэлзээтэй явдаг юм а гэж хэлж исэн. 100 сэтгүүлчээс судалгаа авахад 1-5 жил ажилласан 34 сэтгүүлч, 6-аас 9 жил ажилласан 21 сэтгүүлч, 10-аас дээш жил ажилласан 45 сэтгүүлч хамрагдсан байгаа. Хоёрхан асуултанд хариулт авсан. Нэгдүгээрт одоо яг цахим сэтгүүл зүйн хөгжил чөдөр тушаа болж байгаа ганцхан том асуудал таны хувьд одоо яг юу вэ? Одоо ямар ч одоо өөрийнхөө бодлыг хэлнэ гэсэн байдал дээр хамгийн нэгдүгээрт бол өндөр хувьтай 29 сэтгүүлч оюуны өмчийг холгоод үнэхээр гаарсан. Үнэхээр одоо энэ ямар учиртай мэдгүй. Нэг юм бичээл ерөөсө хэдхэн хормын дараа бүх сайтууд хуулчихдаг. Сонин дээр маш сайн нийтлэл гараад хуулчихдаг. За хоёрдугаарт бол нөгөө далд эзэд улс төрчтэй асуудал гарч ирсэн. Мөнгөтэй бол одоо хэн ч юу ч хийж болно. Гуравдугаарт редакцийн хараат бус байдал одоо нэг оюутан компьютерийн ард суугаад мэдээ хуулаад биччихдэг. Сэтгүүлч та нар бол сэтгүүл зүйн шинжилгээ ухаан биш, сэтгүүлч бол мэрэгжил биш. Одоо хэн ч юу ч бичиж чадна штэ гэсэн хандлага бол маш их байдаг. Энэ бол биш юм а. Редакцийн хараат бус байдал бид нар үнэхээр санаа зовох хэрэгтэй болжээ гэсэн хариулт өгсөн. Дараагийнх дээр бол ёс зүй, сэтгүүлчийн ёс зүй. Тэгээ хууль эрх зүйн орчин, чадварлаг мэрэгчлэлтэн ур чадвар гэсэн иймэрхүү хариулт өгсөн. Өнөөдрийн чуулга уулзалтанд бол цахим сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлах сэдвээр илтгэл тавилаа. Тэгээд чуулган маань хамгийн гол нь дэлхийн олон улс оронд ажиллаж байгаа, олон эх орондоо ажиллаж амьдарч байгаа судлаач, ажлынхын талбарт ажиллаж байгаа монголчуудын үзэл бодол, туршлага мэдээллийг одоо солилцсноороо маш их том давуу талтай гэж үзэж байна. 71 онд эхлээд 10 микрометр одоо
гэдэг бол энэ тэр нэгтрэл хийж байгаа тэр хэмжээ. Тэр одоо ингээд 10 микрометртэл ингээд нэг юм жижиг транзистор ч юм уу диод ч юм уу ингээд багтааж хийжсэн бол одоо ингээд 2012 онд бид нар одоо 22 нанометр гэдэг маш 22 нанометр гэдэг бол ерөөс ямар жижиг юм лээ тийм ээ. Тийм төвшөнд хүрч болоод нэгтгэрлэх хийж байгаа гэсэн. За тэгэхээр цаашаа ингээд явсаар байгаа 2020 онд гэхэд бол одоо энэ 5 нанометрт явна. Очиж бол нэгтгэрлэх юм шиг. Энэ өшөө нэгтгэрлэх ингээд хийгээд энэ чип өшөө жижигхэн болоод өшөө тэн дотор нь маш их одоо хэцүү үйлдэлүүдийг болоод өшөө хурдан хийдэг болоод өшөө батарей бага зарцуулдаг болоод ийм болоод байна гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бол миний одоо ажиллаж байгаа институт энд ингээд яг ийм чип фабрикейшн яг ийм үйлдвэрлэл явагдаж байгаа. Тэндээс дизайн бас нэг ингээд доотлох ийм хүмүүс ингээд ажиллаж байна. Гэтэ би ийм яг ийм ажилтгүй зөвхөн судалгаа зөв өөрөлдөө чипний дизайн хийх гэсэн үг тийм. Би ийм маск бол үүсдэггүй. За тэгэхээр одоо ямар юу явж ийм тэгэхээр өнөөдрийн нэг юу ажиглагдаж байна гэдэг. Тэгэхээр ингээд энэ яг энэ дизайн хийж байгаа энийг ингээд зохион бүтээж байгаа процесс нь бол тэр үйлдвэрлэлээс бол яа separate ямар тусгай ямар ч хамааралт хүрээ өгдөж байгаа. Тэр нь юу гэхээр Монголд их боломж олгож ингэж үзэж байгаа юм. Юу гэхээр зөвхөн тэр дизайныг хийчихэд тэр үйлдвэрлэх юугаа тэр үйлдвэр одоо үйлдвэрлэгч тэр одоо IBM ч гэдэг юм уу аль эсвэл Америк одоо Азад л хэд гурван үйлдвэр том үйлдвэрүүд одоо байгаа чип үйлдвэрлэгч юм. Миний энэ юу байж байгаа юу бол ерөнхийдөө зөвхөн судалгааны чиглэлээр болоод яг тэр чипийн туршилтууд хийгддэг. За тэгээд энэ ингээд дизайн ингээд бүр тусгаарлахаар ингээд ямар боломжтой болж ирж байгаа. Тэр дизайныг бол Монголд зүгээр ингээд компьютер софтвер байх юм бол тэр дизайныг хийх тийм боломж болоод үүсчин гэсэн. Тэгэхээр энэний тулд яах вэ гэхээр мэдээж ингээд маш одоо powerful юм simulation tool хэрэгтэй. Тэрнийг тестинг хийдэг, синтез хийдэг ийм юм хэрэгтэй. Тэгэхээр энийг яаж хийж ийнэ гэхээр би ингээд харсан ч мэдээж ингээд баян бид нар харагдаж байгаа юм чинь. Юу дээд сургууль одоо энэ ингээ Европын сургуулиудад энэ дэлхийн юуны сургуулиудад бол юу хийж байгаа. Шууд сургууль дээр бол оюутнууд хийж байгаа байхгүй нэг. За хийгээд одоо ямар нэгэн санаа би нэг ийм хийдэг. За энэ ингээд Bluetooth-ийг бол эдгээр ингэж хийж байгаа юм чи би яг энэ шиг иймтэй юм нэг бол өшөө энэс илээ сайн гэж болно ш. гэж санаа орж иж болно. Тэрийг бол ингээд тэр хийж байгаа байхгүй оюутнууд ерөөсөө ингээд 4-5 дахь хүрсэн. Тэгэхээр тэхийн тулд бол ийм license fee тэрийг бол дээд сургуулиуд бол мэдээж тэр софтвер авах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол good news ямар юу нэмэр гэдэг энэ education license гэж бол энэ яагаад вэ ямар нэгэн ашиг олохгүйгээр зөвхөн судалгааны зорилтоор бол судалгаа одоо development байдлаар хийхээр бол энийг тэр компаниудаас бол тэр хүчтэй софтверуудыг бол өшөө хямдах нь одоо тэдэртэй гэрээ хийгээд авах боломжтой. Тэгэхээр энийг бас зүгээр мэдээлэл байдлаар. Тэгэхээр дизайн хийж байгаа тохиолдолд бидний тэр одоо маш үнэтэй тэр том процесс хийдэг тэр CMOS үйлдвэрлэл явуулдаг тийм үйлдвэр Монголд ямар шаардлага байхгүй тэрнийг ерөөсөө бодоод ч хэрэггүй гэж миний бодлоор бодож байгаа. Гэхдээ тэр дизайныг бол харин Монголд хийж болох юм байна. Тэр софтверуудыг ашиглаад тэгээд тэр одоо янз бүрийн процесс хамгийн тэр дизайн яг тэр хэсэгт л бол хамгийн интеллиженс бол тэнд бол байж байгаа юм тийм. За ингээд дараачих нь бол өөрөөр ямар юуны дизайн хийж болох вэ гэхээр янз бүрийн тоон сувг гэж байдаг. Тоон сувгүүд гэж ярьдаг. Тоон гэдэг дандаа дижитал мэдээлэл дандаа дижитал процессыг хийдэг. Тэр одоо бол ингээд өнөөдрийн байдлаар бол нэг жижигхэн ерөөсө хумсны 8-ны 1-т тийм жижигхэн чипэн дотор бол одоо 1 билион транзистор ингээд транзисторуудын нэгтэй тэргээр бол одоо маш юутай процессуудыг бол хэцүү одоо ингээд хэцүү гэхээр янз бүрийн математикийн үйлдэлүүд одоо юу язгуур авах ч гэдэг юм эсвэл ингээд юу хийдэг ч юм уу ямар нэг одоо интеграл тэр одоо сигнал одоо ямар нэгэн байдлаар сигналыг боловсруулалт хийхдээ бол хийдэг тэр үйлдэлүүдийг бол олон транзисторууд байх тусмаа өшөө хүчтэй бол өшөө хурдан бол. За ингээд энэ одоо процесс бол ерөөсөө тэр чигээр автомат болсон. Ерөөсөө ингээд тэр функцээ бичиж өгөөл тэгээд шууд баг юу яахаа. За тэгээд өөр бас ингээд аналог гэдэг аналог дизайн хийж байгаа. Тэгэхээр ингээд цаашаа бол одоо ингээд давтамж бол бүр аналог юм дээр 2-300 GB зэрэг цаа. Маш өндөр давтамж. Цаашаа бүр өшөө тэрэг хэрэгцээ бол одоо дараа явагдаж.
За ингээд аналог бол одоогийн байдлаар бол яг маш өндөр давтамж дээр явагдаж байгаа учраас ерөнхийдөө бол компьютер ашиглаж байгаа. Гэхдээ арай автомат бол хэмжээгүй. За ингээд бид зүгээр энэ дэр ерөнхийдөө чипний дизайн гэдэг гаднаас мөн харуулж байна. Энэ юу болсон юм бэ? За тийшээ. За тэгэхээр би юу Монголд бол одоо шийдэл дизайн хийж болгох юм бэ? Тэгэхээр ингээд би бас энэ асуултанд ингээд хариулсан чинь эн чинь бол бас нэлээд юутай. Хин энэ чипийг бол тэр яг тодорхойлж энэ бол ийм функц гэдэг ийм чип байх гэж тодорхойлж ирэх юм. Энэ бол Монгол компани байх юм уу? Эсвэл одоо гадаад компанид захиалж авч хийж ирэх юм уу? Эсвэл дээд сургуулиуд хийх юм уу? За эсвэл одоо хэр их интеграц бид нар хийх юм бэ? Ямар хэмжээд хэр их интеграц хийх вэ? За ямар процесс ишөө бүр ингээд нарийн 90 нанометр 45 ишээ 22 бүр ингээд доошоо буух юм уу? За эсвэл энэ дээр дигитал тоон байдлаар хийх юм эсвэл аналог эсвэл одоо холимог байдлаар хийх юм. Энэ эсвэл энэ нь бол ингээд ерөөсөө тэр чигээр Bluetooth шиг тийм байх юм уу? Аль эсвэл нэг хэсэг байх юм. Энийг одоо хаана үйлдвэрлэх вэ? За энийг бол ямар байдлаар тест одоо туршилт хийх вэ? Үйлдвэрлэхээс дараа. Тэгэхээр ямар жишээнүүд байж болох вэ? Тэгэхээр одоо бол мэдээж өнөөдрийн байхаар бол Монголд ийм хэлэх зүгээр нэг амархан тоолоор одоо тэрийг нэг шиг юм амархан юм бол хийхгүй. За мэдээж нэлээд яг ийм тодорхой нэг аппликейшн зориулсан юм дизайн бол хийгдэж таарч байгаа. Миний бодож байгаа өнөөдөр бас өнөөдөр шинжлэх ухаан гэдэг бол аягүйх глобалчлагдаад ерөөсөө бас тэрнээс энэ хөгжиж байгаа орнууд бол асар их одоо бенефит болж байгаа. Одоо жишээ нь одоо ингэж харж юм бид нар хаана л хаа яваад судалгаа хийгээд ингэж бид нар хаана байж байгааг мэдээд авчиж шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг бол уучлаарай. Тэрнийг тэгэхээр одоо тим одоо өргөн боломж бол Монголд байна. За тийшээ бол одоо яг бидний салбарт бол ямар чаленжүүд ямар одоо проблемууд байна. Тэрийг одоо маш яаралтай шийдэх хэрэгтэй. Энэ одоо яг хаа явагдаж байгаа гэдгийг тиймэрхүү мэдээлэл бол Монголд бас их их байдаг. Ер нь бол бараг л байхгүй тийм. За ингээд одоо яг энэ чиглэлийн ямар одоо литератур ямар одоо ном зохиол ямар сэтгүүл одоо ямар хамгийн одоо ямар одоо маш их нэр хүндтэй ямар конференц одоо хурал илтгэхэд хаан болж байна. Энэ талын мэдээллийг өгнө гэдэг бол тэд нар бас асар их мэдээлэл авчиж байгаа гэсэн. Монголд бол одоо ийм хүч талын сургалт явуулах хэрэгтэй. Тэрнийг бол одоо монголчууд Монголын одоо техникийн сургуулийн сургалтын одоо агуулгад бол оруулах програмд бол оруулж өгөх хэрэгтэй юм байна. Эцэг удаагийн чуулган маань маш сайхан өргөн дэлгэр боллоо. Монголоос хэвлэл мэдээллийн төлөвлөгчтэй хэрж оролцлоо. Тэр нь одоо эргээд бид нэр манай чуулган эргээд Монголтойгоо эргэх холбоотой ажиллаж байгаа юм бас нэг сайхан илэрэл болж байна. Дээр нь сэдвийн хувьд бол инновац гэдэг маш чухал сэдв. Ер нь сүүлийн үед бас Монголд ч гэсэн их яригдж байгаа энэ сэдвэр болж байгаа. Тэгээд дэлхийн олон улсуудын адилхан Монгол улс ч гэсэн инновацийн шинэ хууль баталж тэгээд тэрийг нь одоо газар байгаа Монгол сэхэтнүүд мэргэжлэрээ сурч ажиллаж байгаа монголчууд маань Европт байгаа монголчууд маань ингээд бас бие биентэйгээ санал сэтгэлээ хуваалцаас гадна энэ сайхан одоо санаачлагыг Монгол орныхоо хөрсөнд яаж болох вэ гэдэг талаар ингэж бодож бас оюун ухаанаа зарцуулж байгаа нэг сайхан хэрэг болж байна. Мөн бас хамгийн нэг онцлогтой зүйл гэвэл Монгол оюутнуудтайгаа бас бид нар холбоотой ажиллаж байгаа. Тэр нэг онцлогтой болж байна энэ жилийн үед. Яагаад гэвэл цахим мөртэй дээд сургууль, цахим мөртэй холбооны самтран зохион байгуулад Монгол дээд сургуулиудын оюутнууд, их дээд сургуулиудын оюутнуудын хооронд уралдаан зарлж, энэ уралдаанд төрүүлсэн оюутан одоо маш сайхан гэрч хүчтэй залуу одоо бакалавр сурч байгаа энэ оюутан ирээд манай илтгэгчд болон хуралд оролцогчдод маш сайхан илтгэл тавьсан их үнэхээр ирээдүйгээ харахад бас сайхан байлаа. Энэ жилийн 9-р чуулганд миний хувьд оюутны хэсэг хариуцж ажиллаж байгаа оюутан залуучдын хэсгийг энэ жилийн онцлог бол одоо өмнө жилүүдийг бодох юм бол оюутан залуучууд маш их идэвхтэй оролцож байна. Зарим нэгний илтгэлээр оролцож байгаа. Тэгээ чуулганы үр дүн бас их нааштай оюутан залуучууд айгүй тийм судалгааных нь ажилд нэмэр болсон тийм үр дүнтэй гарах болов гэж найдаж байгаа. Энэ жилийн чуулган маань ногоон хөгжил инновац гэдэг сэдвээр зохион байгуулж байгаа. Гол зорилго нь бол бид нар Монголд инновацийн бодлогыг хууль инновацийн чиглэлээр хуулийг одоо төгсөө хууль батлуулах зорилготой бид нар ингээд судлаач эрдэмтдийн санаануудыг үнэхээр цуглуулж
төрийн эрх мэдэл шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүс одоо ингээд бидний өөрсдөө саналаа хүргэе гэсэн тийм зорилготой ингээд энэ бас ногоо хөгжил гэдэг сэдвийн сонгуульд зохион байгуулж байгаа. Мөн Монголд энэ чиглэлээр дээр хурал зохион байгуулсан чуулган. Тэгээд Монголоос шалгасан бүтээл маань одоо энд бас иргэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа. Би Лондонгийн Greenwich их сургуулийн одоо 2 дугаар курст орно. Хуулийн чиглэлээр сурдаг юм аа. Энэ монголчуудын 9-р чуулганд би анх удаа оролцож байгаа. Тэгээд ер нь бол анх удаа сэтгэлдэл маш өндөр байна. Маш олон их мэдээллийг цуглуулж сонсож авсан. Тэгээд ер нь бол ногоо хөгжлийн чиглэлээр яасан болохоор ярилцлага ихтгэл тавигдсан болохоор маш таатай байна. Энэ чуулганы бол яг Британий монголчуудын холбоо Цэрэнбат гэдэг тэр хүн яг өөр анхны санаачлан зохион байгуулж анх Британий монголчуудын холбооноос зохион байгуулж байгаа чуулга уулзалт байсан бол одоо өргөжүүлээд хийлээд одоо Европын алстай бүр дэлхийн хэмжээнд гадаад суугаа бүх монголчуудын чуулга уулзалт болж гадаад суугаа монголчууд манаас сурсан мэдсэн бүх зүйлээ хоорондоо хуваалцаж танилцж тэр зүйлээ Монголд оруулж ирээдүйдээ Монголын хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулан байхаа гэж итгэдэг. За Британий монголчуудын үүсгэл санаачлагаар бий болсон Монгол орны хөгжилд чуулга уулзалтын 9-р хэн инновац ногоон хөгжил сэдвийн дор 2013 оны 6 сарын 1-нд Лондонд амжилттай зохион байгуулагдлаа. Тэгэхээр энэ удаагийн чуулганд бид 4 орны 12 хэлтгэгч хэлтгэлээ тавьж танилцуулаа. Бүгд инновацийн сэдвээр Монгол орныхоо хөгжилд одоо салбарын өөрсдөө салбарт инновацийг хэрхэн хөгжүүлэх талаарх санал бодлуудаа илтгэсэн юм аа. Тэгээд энэ удаагийн чуулга маань ивент гэсэн ерөнхийлөгчийн хамгаалгын газар, Монгол Улсын элчин сайдын яам, захин мөртөө холбоо, захин мөртөө дээд сургууль болон бусад бүх компаниудад хувь хүмүүстэй баярлал тарснаа илэрхийлье. За энэ жилийн чуулга уулзалтын бас нэг онцлог нь бол бид нар Монгол орноос оюутан сурагч шалгаруулж авцарж мөн энэ жилийн чуулганд илтгэлээр нь оролцуулаа. Нэг захин мөртөө дээд сургууль дээр яг энэ сэдвээр инновац гэрийн ногоон хөгжил сэдвээр чуулга уулзалт эдэмжлэгийн баг хурал зохион байгуулж шалгарсан оюутнаа авчирч энэ дэлгэл тавиулсан. Энэ маань уламжил болж тогтно. Тэгээд энэ жилийн чуулга уулзалтаа бас гол зочид маань Монгол түмэндээ бас өөрийн мэдлэг оюуныг түгээх үйл ажиллагаараа алдарсан дэфакта жаргал сайхан ах маань ирж бас оролцож бидний чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт сайхан илтгэл тавьж санаа бодлоо солилцлоо. Бид нар ингээд 9 жилийн чуулганы уулзалтыг хэлийн чанарт ингээд хийлээд тэгээд бидний гол юм бол бидний энд ярилцж байгаа зүйл маань эх орныхоо хөрсөнд хэрхэн буух вэ? Энэ яаж болох вэ гэдэг асуудал байнга байдаг. Тэр энэ өнгөрсөн 9 жилийн хугацаанд бид нар 100 гаруй илтгэгчид энэ чуулганд нийтдээ илтгэл тавьсан байна. Тэгэхээр энэ 100 гаруй илтгэгчдийн 50% нь бол 50-аас дээш нь бол докторийн зэрэгтэй, өөрийн салбартай 30 гаруй хувь нь бол мастерын зэрэгтэй ийм улсууд оюуны өндөр потенциалтай улсуудын илтгэлээр тавьсан байдаг. Тэгэхээр ийм өнгөрсөн 9 жилийн хугацаанд биднэрт бол оюуны ийм их нөөцтэй тэгээд өөр хоорондоо энэ чуулганаараа хэрхэн холбогдсон ийм сайхан ханд нөхдөйн ажил хэргийн хэлхээ холбоо үүссэн. Тэгэхээр ийм хөлсөн дээр тулгуурлаад бид нар одоо эх жилийн чуулганаа Монгол орондоо хийя. Энэ дээр төвөн дэлгэрсэн энэ чуулга уулзалтаараа илтгэлээр оролцсон хамтран зохион байгуулж байсан хүмүүсээ одоо энэ эх бүтэн жилийн турш хамтдаа бэлтгээд 10 дугаар чуулганаараа эх орондоо уулзъя. Эх орондоо бид нар гадаад байгаа монголчууд чинь Монгол орныхоо төлөө юу хийж чадах, салбартаа ямар амжилттай байгаагаа тайлагны good collaboration гэсэн ерөнхий сэдвийн дор хамтран ажиллацгаая. Тэгээд эх жил Улаанбаатартай уулзцгаая. Баярлалаа. Салбар бүрт их ундраган болж чадах мэдээлэл, мэдлэг, туршлага тэн ирлээ бий. Чуулганы үе үеийн оролцогсод эх орныхоо төлөө хоосон санаа зовоод яриад суух бус. Ингэж хийвэл боломжтой, тэгж хандвал хүртээлтэй гэсэн арга ухаан бүтээлч судалгааг тэн иржээ. Оюуны энэ хүчийг одоохон гээд шүүрч аваад ашиглах нөөц хөрс нэгэнд бүрдэж. Үүнээс илүү олз гэж юусэн блэ?